Яг ерөнхийдөө түрүүнд би таны хариултыг сонсч лээсэн л да. Одоо гашуун сухад ганц модны холбоо түүний дараа дараалал нь шивээ хүрэн түүний дараа бичих тоонд тэгээд түүний дараа ханг бандал гээд тус бомб тус хүрээний 10 сая тонны хүчин чилт нэмэгдэх юм аа гэдэг. Зүгээр ер нь хугацааны хувьд би асууад байхгүй цаглбарын хувьд энэ ингээд хэдийн хэмжээний цаг хугацаа орох юм. Одоо энэ 3 бомбд ингээд дараалалаар нь холбоход хизээ хамгийн цаатлын хугацаа ч гэдэг юм уу те ашиглалтанд орох гэдэг асуудал асуугаад байгаа. За сая тэр туван сайдын хариултан дээр яг тэр протоколд орсон гэдэг өчигдөр аюулгүй байдал гадаад удирдлагын байнгын хорон дээр тэр протоколд байгаагаа протоколыг чи харъя гэдээ би харж чадаагүй байхгүй юу. Тийм учраас яг тэр бидний өгсөн чиглэлийн 12 дугаар заалт бол би протоколд орсон юм байна. Протоколын тэр 5 дугаар хэсэгт орсон юм байна гэж ойлголоо тий. За яг тэгээ одоо та нарын хувьд ингээд төмөр замын байгууламж нүүрс худалдаа авах гэрээ энэ уурхайн хүчин чадлаа өргөжүүлэх энэ 3 гэрээ чи үндсэндээ ингээд улсын хурал засгийн газраас За Бархуугийн дэлгэр сайхан сайд хариулт өгье. За Ганбаатар гишүүний асуултанд хариулъя. Ерөнхий сайдын хариулсан хариултан дээр нэмж хугацаа асууж байна. За ер нь бол бид нар энэ гэрээг дагуулж протокол одоо гарын үсэг зурсан байгаа. Энэ протокол дээр юу гэж заасан бэ гэхээр ганц мод гашуун сухайтын хил холболтын барилгын ажил эхлэмэгц дараагийн бомбын ажлыг одоо ярьж эхлүүлнэ гэдэг ийм одоо тодорхой зааж өгсөн байгаа бүр юутэйгээр. Тэгэхээр зэрэг мэдээж одоо ямар ч барилгын хугацаа өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэгэхээр өмнөх одоо хугацааг өөрөөр хэлбэл ганц мод гашуун сухайтын 1.9 одоо 9 жил буюу 22 сарыг бид хүлээлгүйгээр одоо дараагийн бомбтуудын асуудлаа ингээд шатараатай яриад явна. Тийм учраас цаг хугацааны хувьд бол мэдээж бид аль болох богино хугацаанд одоо холбох ийм бодолтой байгаа учраас энэ одоо ирэх 4 жилдээ буюу